За юу цаана хүмүүс үзэгчтэй. Ингээд шинэ дугаараараа та бүхэндээ дахин уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээд өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ шарсан дахиа хийж үзүүлэхээр шийдлээ. Шарсан дахианы мөч хөлөй. Ингээд энэхүү хоолыг хийхээ болсон санаа маань мэдээж хэрэг та бүхнээс гарсан байгаа. Шарсан дахианд маань одоо юу хэрэг болох вэ гэх юм бол саримс хэрэг болно. Нэг ширхэг лемон хэрэгтэй. Дээрэс нь одоо та бүхний одоо өдөр тутам хэрэглэдэг одоо кетчуп. За дээрэс нь одоо энэ Worcester соус гэж ярьдаг. За энэ соус маань бол одоо нэлээд тийм гоё хийж байгаа хоолнд маань бол нэлээд тийм хурц гоё амтыг оруулж өгдөг тийм нэгэн төрлийн одоо цуу ерөнхийдөө энэ одоо яг англи гаралтай цуу байгаа. Энэ маань л одоо дэлгүүрүүдээр завхуудаар маш илбэг байдаг болсон. За тэгээ дээрэс нь одоо Tabasco гэж ярьдаг энэ чили соус. Бас Америк гаралтай чили соус одоо Монголд бол одоо маш илбэг соуснуудын нэг. Дээрэс нь бол одоо соёо соус, жанч гэж ярьдаг одоо бид бүхний сайн мэдэх одоо Япон цуу маань байна. За энэ бүгд орно. Дээрэс нь баг зэргийн оливын тос хэрэглэнэ. Маш олон хүмүүс одоо имэйл бичиж байгаа над руу. Та бүхэндээ маш их баярлалаа. Зарим хүмүүс бол бүр орон нутгаас ч гэсэн бичиж байгаа хүмүүс байлаа. Өөрөө ч дугаарыг тийм их үзэж байгаа. Дээрс нь тийм хоол хийж өгөөч гэгээд үзэгчид маань бол одоо дахианы хөлийг одоо яаж гоё шарах вэ? Тэр талаар зааж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өнөөдөр ингээд та бүхэндээ үзүүлэхээр шийдлээ. Basic буюу одоо анхан шатны арга маань бол одоо энэ дахианыхаа хөлийг сайхан давс байрцаар амтлаа шарах нэг арга байна. Ер нь бол мэдээч хэрэг тэнд бол одоо түн бүмэн арга байгаа шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө бол энэ цооснууд маань бол одоо нэлээд элбэг байдаг учраас та бүхэн бол одоо ихэнх нь бол гэр орондоо ашигладаг баг. Хэрвээ ашигладаг бол яг хуу нэг ширхэг авчихвал ойролцоогоор 2-3 мянган төгрөгийн үнэтэй. Тэгээ нэг авсан тохиол энэ маань бол одоо хадгалах хугацаа нь маш урт учраас та бүхэн бол одоо маш олон удаа ашиглах боломжтой. Тийм байгаа. Үг болдож өхөр холдлоо одоо хоолндоо оръё. За юуны өмнө мэдээч хэрэг одоо саримс маань бол одоо хэрэгтэй. За саримсаа маш сайхан жижигхэн ирчиж өгнө. За энэ дахианы мах одоо миний хийх гэж байгаа шарсан дахиа маань бол одоо маш амархан. Гэтэ бол маш сайхан амттай. За ингээд саримсаа та бүхэн бол одоо чадах чинээгээр маш сайхан жижигхэн ирчиж өгөх хэрэгтэй. За өвлийн хүүтэн үлрэлт бол одоо бид бүхэн саримсыг бол одоо өдөр болгон хэрэглэж яхад бол маш сайн. Би одоо бүх хоолндоо саримс ашиглах маш дуртай. Тийм ч учраас энэ үйл бол би ерөөсөө ханаад хүрээг байгаа. Тэр маань бол одоо нэг ёсны саримсны маань ичдэг гэж би бодож байгаа. Хоолнд маш сайхан амт оруулдаг. Дээрээс нь одоо маш их тийм сайхан хүчтэй муу бактериудын эсрэг одоо хамгийн хүчтэй тэмцдэг ногоо маань одоо саримс. За ингээд нэг цаунд хийчихин саримсаа. Үзэгч та бүхэндээ эрүүл энхийг хүсээд танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. Хөдөлгөөн багтаа сууж ажилдаг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс саримс хэрэглэхэд тарих, зүрх судасны цусан хангамж сайжирч сэтгэн бодох чадвар дээшилдэг юм байна. Саримс нь өвчин намдаах, нэн устгах, мөг өнцрийн эсрэг заман ариутгах зэрэг олон төрлийн чадвартай байгалийн ашигтай бодисуудыг агуулдаг байна. Саримсыг зохих тунгаар нь хэрэглэж занших юм бол халдварт өвчний эсрэг дархлаас суулгадаг байна. Мөн шээс хөх чадвараараа алдартай бөгөөд бие махбодоос хорийг гадагшлуулж хаван хөөдөг чанартай. Энэ ургамал нь зөвхөн эмчилгээнд бус гоо сахны үйлдвэрлэлд түгээмэл ашиглагдсаар өдийг хүрсэн. Шинэхэн саримсыг өдөр бүр хэрэглэвэл төрөл бүрийн өвчнөөс урдчлан сэргийлээ зогсохгүй хөгшрөлтийг удаашруулдаг байна. Та нэг хум саримсыг нундаглан соовоос тараг эсвэл арц дахуулж өдөр тутам хэрэглэх нь таны эрүүл мэндэд ихээхэн тустай. Шарсан юм уу даршилсан саримс нь бэлтгэх явцад ангаах чадвараа алддаг учраас шин саримс хэрэглэж явахыг та хичээгээрэй.
За дээрэс нь бол одоо оливын тоос эсвэл ургамлын тоос хийсэн ч болно. За ойролцоогоор бол нэг 50-60 г хийж өгье. За би бас мартсан байна одоо энэ гүнждийн тос гэж байдаг те. Энэ гүнждийн тос маань бол одоо хийж байгаа хоол одоо энэ соуснд маань бол яг натурал маягийн тийм утсан амтыг үнэрийг амтыг оруулж өгдөг. Маш сайхан тос. Дээрээс нь бол мэдээч хэрэг та бүхэн мэдж байгаа. Маш эрүүл хүний биед ашигтай тоснуудын тоонд ордог тос байгаа. За үүнээс ойролцоогоор нэг 15-аас 20 г. За дээрээс нь кетчуп. Одоо кетчупыг бол одоо бид маш их хэрэглэдэг хоолндоо тий. Тийм учраас би одоо кетчупыг сонголоо. За ингээ кетчупнаас ахиух хийж өгнө. Одоо харж байхад бол нэг 80 ч юм уу тий 100 г хийж өгсөн байгаа. За үүн дээр соёо соус маань бол одоо давсны үр гүйцэтгэх дээрээс нь одоо маш сайхан амттай. Одоо орчин үеийн одоо шинжлэх ухаан судлаад энэ соёо соусыг одоо тогтмол хэрэглэхэд бол одоо хүний бид одоо маш сайн гэж нотлогдсон байгаа бас ер нь бол. За соёо соус. За ойролцоогоор хэмжээ марцсан байна. Ойролцоогоор нэг юм амны халбгаар бол 2 хийхтэй болно. За үүн дээр Worcester соус гэдэг байгаа тийм ээ. Энэ маань бол одоо яг англи гэдэг улсаас гаралтай соус. Англичуудын одоо хамгийн дуртай бүх хоолндоо л ер нь хэрэглэдэг тийм соус байгаа. Энэ маань одоо Монголд одоо маш илбэг болсон нь бол бас сайхан. За энэ бол маш хүчтэй соус. Тийм учраас бол одоо бас их хит хийх юм бол хоолыг маань хитрхи хурц болгох бол. Тийм учраас одоо ойролцоогоор нэг тал халбаг хийж өгье. За энэ табаско гэдэг бас нэгэн төрлийн одоо чили тийм халуун ногоотой тийм соус байгаа. За энэ маань бол одоо бусад одоо Аз соуснууд юугаар ялгаатай юм гэхээр ерөнхийдөө бол Латин Америк, Мексикод маш их ашигладаг. Халуун ногоо дээрэс нь тийм нэлээд тийм утсан амттай. Тийм утсан гэдэг маань утааны юм маш их амттай. Тийм учраас энэ маань бол одоо хооронд маань маш сайхан тийм хурцтай, тийм час хийсэн амтыг дээрэс нь гоё үнэр хэмж өгдөг байгаа. За ойролцоогоор энэс бол нэг юм за нэг 5 6 7 удаа ингээд сэгсэрж хийж өгье. За энэ маань бол та бүхэн харахад бол одоо маш амархан байгаа тий. Хинч одоо гэртээ хийж чадхаар соус. Гэхдээ энэ маань бол одоо шарсан дахианы махны маань бол одоо маш сайхан амтыгаа хийж өгнө. За ингээд гондоо сайхан үдж байгаад хийж өгнө. За ойролцоогоор бол нэг юм иймэрхүү гонд жоохон үдж байгаад хийж өгнө. За энэ үдж байгаа учир маань бол мэдээч хэрэг одоо гондоо жижиглээд идэхэд ихтэйхэн. Дээрээс нь бол одоо энэ гондны өөрийнх нь үннэр амтыг нь одоо маш сайхан ялгаруулж өгдөг байгаа. Дөнгөж шинхэн одоо ингэж тээрэмдсэн гонд маань бол одоо үнэхээр сайхан амтыг ямар ч хоолнд хийж өгнө. Одоо та бүхний одоо хамгийн дуртай хоол болох хуушуур, бууцанд маань бол одоо гонд бол үнэхээр сайхан шүт тийм ээ. Нунтгалсан гонд байдаг. Дээрээс нь одоо ийм нунтаглаагүй гонд байдаг. Энэ хоёрын одоо ялгаа маань гэх юм бол одоо та яг хоол хийхээ өмнө гондыг ингэж нунтгаж хоолндоо хийх юм бол илүү сайхан тийм аагтай тий. За ингээд гонд маань сайхан нунтаг боллоо. Хэрвээ танд ийм уур нүдүр байхгүй бол одоо ийм алчууны завсар хийж агаад юмар сайхан нэлээд нүдэд бас жижигж болно. За ингээд гондоо хийж өгье. За ингээд соус маань байлаа. Дахиагаа янзалцгаая бүгдээрээ. За дахианы бүтэн хөдөл тийм ээ. Бүх хэсгийг нь одоо шарж ашиг болно те. За яг энэ хэсэгт нэг одоо манайхан асуух гэж ярьдаг одоо юм сүүлийн хэсэг байгаа. Яг энэ сүүлийн хэсэг нь бол одоо өөх нь бол нэг онцгой учраас энийг нь авч одоо ашиглахгүй хайж болно. Дахианыхаа мөчийг сайхан голоор хоож өгнө. За ингээд drum stick гэдэг дахианы мөч байна. Дахианы гуй байна. За ямар нэгэн махыг одоо дахианы мах ч ямар одоо хоньны бүтэн гуйч бай те.
ястан шаруулах гоё байдаг. Ягаад гэвэл яснаас нь шүл те ясныхын шүл нь гарч өгч байгаа учраас ястаа шарсан мах, ясгүй шарсан махнаас дандаа илүү амттай, илүү тийм шүүлсрэг байдаг. Та бүхэн сонирхолтой. За ингээд танихаа мөчийг сайхан бэлтэж өгье. За хэрвээ танд бүр том хутга байгаа бол энэ одоо танихаа мөчийг бас дахиад нэг дундуур нэг хувааж өгвөл бас болцсон нэлээ хурдан болно. За дээрэс нь бас олон хүн хүртээмжтэй. Ингээ та бүхэн зөвлөхөд бол одоо ямар нэгэн юм чанартай хутгнууд байна. Хутгаар одоо ингээд юм цохиход бол одоо эрен мохдог. А хэрвээ та ингээд юм цохихыг хүсэх юм бол хутгийнхаа яг энэ доотлын хэсгээр нь цохиж өгвөл их сайн байгаа. А энэ маань бол ягаад ямар ч хутганы нарын хэсэг нь зузаан байдаг. Тийм учраас янз бүрийн дахианы ясыг цохиод ямар ч асуудал байхгүй, ямар ч эрен мохдгүй тийм онцлогтой байдаг ихэнх хутгнууд. За хоёр хөл маань ингээд одоо 1 2 3 4 5 6 7 8 хэсэг боллоо. За дээрэс нь одоо энэ хэсэг нь бол одоо яг ерөнхийдөө миний хувьд бол жоохон дурггүй. А энэ хэсгийг нь ашиглаа энэ одоо энэ доод хэсгээр нэлээд тийм цус хурсан. А дээрэс нь энэ сүүлнийх нь нэлээд өөхтэй. Таны өөх бол бас тийм сайхан өөх биш те. Тийм учраас би ашиглах дурггүй. Мэдээж хэрэг та бүхэн энэ дотор талын цустай хэсгийг нь одоо маш сайн угаавал их сайн байгаа. За ингээ карантины хавсандаа ч юм энэ дотор талынх нь одоо юм бөг нүсгсүүд тэрийг нь бол маш сайхан угаад цэвэрлж өгөх хэрэгтэй. За дээрэс нь бол одоо энэ яг энэ сүүлийн хэсгийн энэ өөхийг нь бол одоо авч хайж өгвөл их сайн байгаа. За ингээд дахианы мах хоёр дахианы хөл маань одоо 12 шиг хэсэг болчлоо. Энэ маань бол одоо ойролцоогоор 4 ширхээр гэхэд 3 хүнд бол хангалттай сайхан хоол болохоор байна. За үүн дээр мэдээж энэ хэрэг одоо баг зэргийн давс хийж өгье. За перч. За хоёр тийн сайхан жигд давс перцээр хамталж өгнө. Энэ соус маань бол давстай. Соёо соус хийсэн кетчуп маань өөрөө давстай. Гэхдээ бол одоо дахианы махад баг зэргийн давс хийчихэд бол бас илүү гоё амттай болно. За ингээ бэлэн боллоо. Дахиа маань соус маань ч гэсэн бэлэн болсон. Листэн дээр тавьж өгнө. За листэн дээр тавихаас өмнө за дахианы махнуудаа шийгээд за үүн дээр нөгөө бэлтгэсэн соусаа хийж өгнө. За ингээ дахианыхаа махыг сайн утгаж бүх дахианыхаа махандаа соусаа одоо жигд. За ингээ үүн дээр лемон жуус хийж өгнө. За 1 лимон. За 4-ний 1 нь багтвал яг болж байна. За энэ лемон жуус маань бол одоо соусыг маань илүү сайхан амтлаг. А таны махын маань илүү гоё шүүслэг. Тийм гоё зөөлхөн болгож өгөх нөлөөлнө. За ингээд лемон жуусны 4-ний 1. За ингээд энэ дахиагаан бол одоо бид хүн ийм одоо грилний төмөр байна. Төмөрөн дээр ингээ хийгээ шааж болно. А хэрвээ байхгүй та бүхэн шууд тавцан дээр шарсан ч болно. За миний хувьд бол шууд тавцан дээр нь шарсан дээр гэж үзэж байна. За ингээд дахианыхаа махыг хийж өгнө. За ингээд жигд тарааж өгье. За ингээд дахианы мах маань бэлэн. За ингээд дангаар шарна. А дээрэс нь одоо мэдээч хэрэг энэ дахиагаа бас ногоотой хольж идвэл бас зүгээр учраас бас миний хувьд бол одоо баг зэргийн тийм төмөс луун те төмөс луунтай цуг шарж өгье гэж шийдлээ. За ингээд дахианыхаа махтай цуг би одоо төмөс луун цуг шараа те. За энэ маань бол мэдээч хэрэг одоо дахианы махны маас гачир болж өгнө те. За харилцсан төмөс луунгаа бол ерөнхийдөө бол одоо нэлээд том хийж өгөл зүгээр. Яг л энэ дахиа маань бол ойролцоогоор одоо 25-аас 30 минут болно. А тэр хугацаанд бол одоо төмөс луун маань бол бас яг хамт сайхан болохын тулд бас жоохон баг зэрэг том хийж өгөл зүгээр. Хитрхи жижиг гэх юм бол энэ маань болоод зүйлдээ бяцраад тэг хачин болчих магадaltaй. Үүнийгээ бас баг зэрэг амталж өгөх хэрэгтэй. Ягаад вэ гэвэл энэ маань бас өөрөө сайхан амттай байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. За ингээд баг зэргийн тос ногоон дээрээ. За тэгээ баг зэргийн давс перц хийж өгнө. Авс олон амтлагч хийх шаардлагагүй. За ингээ үүнийг сайн утгаж өгнө. Энэ маань бол одоо мэдээж хэрэг төмөс луун маань бол сайхан амталж өгч байгаа. А дээрээс нь тослоод энэ тосолсон маань бол одоо шарагдахт нь бол энэ сайнаар нөлөөлнө. За ингээд энэ тэнд нь хийж өгье. За дээрээс нь үлдсэн лимоно хийж өгнө. За энэ лимоно ингээ бас цуг тавиа сайхан шараад өгчнө. Дахианы мах маань бол одоо шарахад бэлэн боллоо. За үүнийгээ ингээд халаасан одоо шарах шүүгээ те. Ойролцоогоор бол одоо 220 градустай халаасан байгаа. За үүн дотор хийж өгье. За ингээд цагаа арчи. Ойролцоогоор 20 минутын дараа шалгана. За ингээд
Эргээд уулзцгаая бүгдээрээ. За ингээд дахианы мах маань бэлэн боллоо. За ойролцоогоор нэг 35 минут болчихлоо. За одоо ингээд үцэцгээе бүгдээрээ. Вау. За дахиан маань одоо үнэхээр сайхан болсон харагдаж байна. За ингээд дээрээс нь жоохон өөрийнх нь одоо шүүснээс нь жоохон хийж өгнө. За та бүхэн харж байгаа хаа төмөс луу маань одоо үнэхээр сайхан шаргагдсан байна. Ингээд энэхүү дахианы махыг одоо шархаа та бүхэн одоо ямар амархан байгааг одоо харсан баг. Ингээд та бүхэн маань одоо гэртээ энэхүү хоолыг заавал туршиж үзээрэй. Маш амархан. Гэхдээ бол маш сайхан амттай. Та болон таны гэрт ирсэн зочин, таны гэр бүлийг бол одоо хизээч одоо let down гэж хизээч таныг одоо нүрий чи улаалахааргүй тийм сайхан амттай болно. За ингээд шарсан дахианы мах маань бэлэн боллоо. Энэхүү хоолыг та бүхэн агшаасан будаатай хэдүүл янзтай. Дээрээс нь бас баг зэргийн ногоон салаад бэлтгээд агшаасан будаа, ногоон салаад дундаа энэ дахианы махаа тавьж байгаа хэдүүл одоо та бүхэн бол одоо үдшийг маш сайхан өнгөрөх болно. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. За ингээд та бүхэндээ дахианы махыг хэрхэн гэрийн нөхцөл шарахыг үзүүллээ. Энэ дахианы махны соусыг нь бэлтгэхдээ жижиглэн хэрцэн саримс дээр кетчуп, оливын тоос, гүнжлийн тоос, Worcester соус, Tabasco, соёо соусаа нэмж батхан сүмсээ бэлэн болгоно. Дахианы махаа бэлтгэхдээ дахианыхаа өөх төвдлөөс нь салгаад түүнийга жижиглэн бэлэн болгоно. Үүнийга давс перцээр амтлаад бэлэн болсон сүмстэйгэн хольж амтлан төмөс луунтай холин 220 градус хүртэл халаасан шарах шуганд 25-аас 30 минут шарж болгоно. Үүгээр өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Home cooking нэвтрүүлэг маань ажлын 5 өдөр 7 цаг 30 минутаас гарч байгаа. Ингээд та бүхэн Demi Home Cooking@yahoo.com хаягаар захаагаа үргэлж илгээсээр байгаарай. Ингээд эргэн уулзтлаа баяртай үзэгчтэй. Боловсрол суугч Demi Home Cooking